Бид хөтөлбөрийнхаа дараагийн хэсэгт эрүүл мэндийн салбарын ололт амжилттай холбоотой мэдээллийг хүргэхээр зочноо ураад байна. За Монгол улсын цөмийн энергийн газар олон улсын атомын энерги агентлагтай хамтраад 6 төсөл хэрэгжүүлж байгаа юм билээ. Тэгэхээр цөмийн технологиг бас улс орны хөгжил, хүн амын эрүүл мэндийн салбарт бас ашиглах зүйтэй ийм технологи бол олон улс орнд хэрэгждэг. За үүнийг бас Монгол улсад хэрэгжүүлэх талаар за ялангуяа эрүүл мэндийн салбарт энэ технологиг хэрхэн яаж ашиглаж болж байгаа, энэ төсөл хөтөлбөрийг хэрхэн хэрэгжүүлж байгаа талаар мэдээлэл авахар бид улсын 1-р төвийн эмнэлгийн цөмийн уншицсан засгийн эрхлэгч инхтүяг студид ороод байна. Танд өглөөний өдөр гээ. За танд өглөөний. Энэ 6 төслийн хамгийн хэрэгтэй нь бол биш би бодож байна. Эрүүл мэндийн салбарт энэ цөмийн технологиг ашиглах танаа эмнэлэг дээр ингэж хэрэгжүүлж хэлж байгаа маань. Яг одоо юу гэдэг цөмийн технологиг эрүүл мэндийн салбарт яаж ашигладаг юм бэ тийм ээ? Та энэ талаар иргэдэд эхлээд мэдээлэл өгөөч. За тийм. Ямар хүчтэй юм тийм ээ? За тэгэхээр одоо 1975 онд одоо Монгол улсад анхны цөмийн уншицсан тасаг бол байгуулагдчихсан. За ингээд тэр үеэс хойш одоо бараг 40 жил одоо Монголын одоо амгаах ухааны салбарт цөмийн технологиг одоо анх хэрэглэж ирж байгаа. За тэгээд Монголын ард түмэнд бол одоо цөмийн онцлогоо эмчилгээний үйлчлэгээ үзүүлж байгаа нэг ганц тасаг бол байж байгаа. За энэ төслийн хүрээнд тий одоо энэ төсөл бол одоо ер нь бол энэ одоо Монгол улсын засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийн цөмийн энергийн газраар бол дамжуулан за энэ олон улсын атомын энерги агентлагийн техник хамтын ажиллагааны төсөл бол байгаа. За энэ төсөл бол 1982 оноос эхэлж бол одоо манай энэ улсын 1-р төвийн эмнэлгийн одоо төрсөн онцлогооны төв энэ цөмийн уншицсан тасаг бол энэ төсөлд оролцож за энэ цөмийн онцлогооныхаа одоо аппарат хөрөмж одоо боловсон хүчний бэлтгэх за тэгээд сургалтууд авах энэ төргээд олон одоо тусламж дэмжлэгийг бол авч байсан. За энэ дэмжлэгээр за энэ ялангуяа одоо 1982 онд анхныхаа төслийг бол бичээд за тэрнээс хойш одоо 2005 он хүртэл нийтдээ 6 одоо энэ мон төсөл техник хамтын ажиллагааны төслийг хэрэгжүүлээд үндсэндээ 3 удаа одоо цөмийн технологиг Монголын амгаах ухаанд хэрэгжүүлж технологийн шинжилгээг 3 удаа хийсэн байдаг. Тий. За ингээд одоо бид мөн одоо ер нь бол Монгол оронд төдийгүй одоо дэлхийн нийтийн амгаах ухааны гол баримталж байгаа чиг шугам бол өвчнөөс урьдчилан сэргийлэх явдал байдаг. За ийм учраас одоо манай Монгол улсын засгийн газар за тэгээд энэ ялангуяа эрүүл мэндийн салбар дээр одоо 5 хөтөлбөр явуулж байгаа. За тэгээд энэ хөтөлбөрийн хэрэгжилтийн бас нэг гол одоо жишээ энэ бол байгаа. За тэгээд ийм учраас одоо энэ дүрслэх онцлогоо тэрний дотор бол энэ цөмийн уншлагын одоо үйлчлэх хүрээ олон нэмэгдэж улам боловсронгуй болж за тэгээд өвчтний эмчилгээ онцлогооны бүр одоо нэг цогц бүрэлдэхүүн хэсэг болж байгаа тий. За тэгэхээр энэ одоо Монгол улсын засгийн газар за тэгээд энэ цөмийн энергийн газар хэрэгжүүл дамжуулан одоо энэ олон улсын атомын энерги агентлагийн техник хамтын ажиллагааны төслийг бол бид одоо 82 оноос эхэлж хэрэгжүүлжсэн туршлагатай. За тэгээд одоо ч гэсэн энэ цөмийн уншлагыг одоо хөгжүүлэх, бэхжүүлэх гэсэн ийм төсөл одоо 12 оноос эхлээд хэрэгжээд бид нар техникийн шинжилгээг бол одоо хийгээд одоо шинэ аппарат тоногдох хөрөмж бол авсан байгаа энэ хүрээнд. За энэ дээр ялангуяа одоо хэрэгжиж байгаа төсөл дээр би тодруулах хий л да тий. За тэгэхээр энэ төсөл дээр бол бид олон улсын атомын энерги агентлагийн техник хамтын ажиллагааны төр төслийн хүрээнд 250 мянган еврогийн одоо спект гамма камер одоо хоёр талгаатай дижитал одоо спект хамгийн орчин үеийн аппарат тоногдох хөрөмжийг бол авч суурилсан байгаа. Энэ 2014 оны 2 сард. За Үүнээс гадна одоо бас Монгол улсын засгийн газрын одоо бар санхүүжилтээр 350 мянган еврогийн одоо санхүүжилтээр бид энэ спект аппарата сити болгон өргөтгөх асуудлаар шийдэгдээд одоо мөнгө нь шилжигдсэн. За ингээд одоо энэ 2014 оны сүүлээр манай одоо энэ улсын 1-р төвийн эмнэлгийн өргөтгөлийн шинэ барилга дээр бид одоо аппарата суурилуулахаар ингэж төлөвлөгдсөн байгаа. За жишээлбэл одоо манай олон эмч мэргэжилтэнгүүд Англи, Сингапур, Австралид одоо мэргэжилтээ ижлүүлээд ирсэн. За 2 удаа манад олон улсын эксперт ирж одоо тусламж дэмжлэг үзүүлээ. Бид нар зөвлөгөө өгөөд за цаашдаа энэ Монгол улсын цөмийн амгаах ухааныг одоо яаж хөгжүүлэх болох вэ энэ дээр бол бидэрт маш их зөвлөгөө өгсөн ийм баснаа энэ төсөл бол маш их амжилттай хэрэгжсэн. За энэ төслийг амжилттай хэрэгжүүлэхэд за ялангуяа яг манай улсын 1-р төвийн эмнэлгийн удирдлага за тэгээд цөмийн энергийн газар за тэрэн дундаа Монгол улсын засгийн газрын дэмжлэг тусалцаа бол одоо маш их байсан. За ингээд ер нь бол одоо яг би цөмийн уншлагын талаар
нэг товч одоо яа та тий. Тэгээ одоо хамгийн гол нь энэ заапраад байх хавчраа тавьчин үс шинийг нэгдэл хүртэх хэрэгтэй үстэй. Эрүүл байх хэрэгтэй. Яаж хүртдгийг, ямар хүн ханддгийг, ямар хүнийг эмчилдгийг, оншилдгийг тий. Энэ талаар нь та мэдээлэл. За тэгэхээр цөмийн онцлог гэдэг нь ер нь бол одоо дүрс онцлогын нэг салбар гэж байгаа. За тэгээ юу эмчилдэг юм бэ гэхээр ер нь эртний тогтолцооны эмгэгүүдийн одоо эрт үед нь одоо дөнгөж одоо үйл ажиллагааны алдагдал үүсэж эхэлж байгаа за бүтцийн мэрэгдэггүй өөрчлөлтөнд нь орхос өмнө одоо оншиж одоо олно гэсэн үг л дээ. За тэгэхээр одоо энийг өөрөөр хэлбэл энгийнээр хэлэх юм бол одоо бусад дүрсийн аргууд байдаг шүү дээ. Тэн дээр одоо өвчтөнд нь эмгэг бүтцийн өөрчлөлт илэрсэн. За тухайлбал өвчтөнд одоо эмнэлзэн ямар нэгэн завиур одоо илэрсэн тэр шинж тэмдгүүд гарахаас өмнө за дүнж одоо үйл ажиллагаанд алдагдж байгаа ихэнх үед нь одоо онцлох тийм боломжтой байх нь л дээ. За тэгэхээр ингэж онцлсноор гол нь ач холбогдол нь юу вэ гэхээр одоо тэр өвчтөний эмчилгээний менежментийн зөв сонгох. За тэгээд цаашлбал тэр эмчилгээний үр дүн одоо амжилттай болох тухайлбал бүр цогц одоо бүрэн төгс эдгэх ч юм уу цаашлбал тийм олон ач холбогдлыг бол анхны сэтэл гарч байгаа л илрүүлээд эмчилгээ гэсэн үг байна. Альва нэгэн эмгэг одоо тэр одоо том өвчин үүсэж эхлэхээ өмнө яг тэр эргэтний үйл ажиллагаанд алдагдаж эхэлдэг. За тэгэхээр бид одоо энэ цөмийн онцлогоонд юу голчлон хэрэглэдэг юм бэ гэхээр бид хамгийн одоо богино настай цэцэрлэгт бодисыг одоо тэр эргэтний эд эс гэж ярьж байгаа те одоо молекулын түвшинд эд эс дээр нь очиж сонгомлоор хуралддаг одоо химийн нэгдэл эмийн бодистойгоо холбоод нэг уруулж болгоод за тэгээд өвчтөндөө тарьж одоо онцлогоог бол явуулдаг байж байгаа. За ер нь одоо манай цөмийн зүүн тасаг бол үүссэн цагаас ахуулаад одоо Монгол Улсын цөмийн цөмийн ангаахыг хөгжүүлэхэд одоо их чухал үр гүйцэж байгаа. За энэ дээр яг би бас багшийнхаа тохиод урдъя. За Монгол олон улсад цөмийн ангаахыг хөгжүүлэхэд одоо манай бидний одоо багш одоо Монгол Улсын гавьяатимч, ардын эмч, доктор профессор анх анхудаа багш минь цөмийн улсын үндэслэн байгуулж ирсэн. За тэгэл энэ төслийг одоо анх оруулж ирсэн одоо хүмүүс одоо энэ манай багш бол байгаад энэ одоо цөмийн ангаахын гэж үүсч хөгжөхөд бол одоо манай багшийн үүрэг бол их байгаа л да. За ингээд манай тасаг болохоор үндсэн одоо хоёр хэсгээс бүрдэж байгаа. За нэгдүгээрт нь болохоор онцлогооны хэсэг. За онцлогооны хэсэг гэдэг нь одоо дүрсийн онцлогооны хэсэг буюу спект аппаратын онцлогоо гэж байгаа. За хоёрдугаарт нь радиологийн хэсэг гэдэг. За ингээд яагаад гэвэл одоо бид нар энэ 12 оноос хэрэгжүүлж байгаа энэ төгний хамтын ажиллагааны төслийн хүрээнд ерөнхийдөө онцлогооныхаа хэсгээр одоо аппарат төхөөрөмжийн шинжилэл хийгээд за үүнээс гадна бас 56,000 еврогийн бас цэцэрлэгийн хамгаалтын аппарат авсан. Тэгвэл одоо манай дараагийн үндсэн хэсэг манай радиологийн хэсэг гэж байгаа л да. За энэ радиологийн хэсгийг одоо заашгүй өргөдгөх энэ төслийг одоо бичих одоо шалтгаан бас их олон шалтгаантай. Тий. За одоо 2000 онд техник хамтын ажиллагааны төслөөр технологийн шинжилэл хийгээд одоо 14 жилийн өмнө үзэж байна. За энэ хугацаанд одоо мэдээж аппаратын төхөөрөмж мөн хоцрогдож болчихсон. Тийм. За үүнээс гадна одоо дэлхийн дахинд бол энэ онцлогоо бүрэн одоо хөгжөөд одоо хөгжсөн байдаг. За 400 гаруй төрлийн биологийн бодисыг одоо үзэж байгаа. За энэ радиологийн онцлог гэдэг нь одоо юу вэ гэд за одоо манай энгийн хүмүүст ойлгуулахад цэцэрлэгт бодисыг одоо лабораторийн нөхцөлд хүний цусандах одоо бодис салцны эцсийн бүтээгдэхүүн биологийн итвэхт бодис гэж байдаг те дааврууд тэдгээрийг одоо хасах 10-ын хасах 12 зэрэгт хүртэл наривчлалтаагаар гаргаж ирдэг маш нарийн шинжилгээний аргууд байдаг. За тэгээд энэ бол мэдээж онцлогооны түвшин бол өндөр. За ингээд эмч нартаа өгөх мэдээлэл өндөр байдаг. За тэгээд ялангуяа одоо сүүлийн үед манай Монгол хүн амын дунд нас баралтын гол шалтгаан болоод байгаа хавдар тий зүрх судасны эмгэг байна. Чихрийн шижин за бас даралт их төвч. Энэ хос тавдрыг л өстэй илрүүлнэ. Тий. За их олон үг илрүүд нь. За хавдар тэрэн дундаа одоо зүйлс амыг ажиглаж байгаа юм шүү дээ тийм ээ. Тэргүй ах уу тий. Тэгэхээр одоо орчууд чинь эрт оншилчвал хорт хавдрыг ч гэсэнтэй бүрэн төгсөмжлөх боломжтой гэдэг одоо бүгд хүчин чадлын юм бэ. Одоо өдөрт тэдэн онцлох болцоотой ч гэдэг юм иргэд хандлаа гэхэд их очи дугаартай байх уу яа. Тэгэхээр одоо юу шинжилгээний тоо баримт хэрэгцээ нь жилээр төсөн өсөд байгаа. Жишээлбэл бид тоо баримт хэлэхэд одоо өнгөрсөн 2013 онд бид нар 4000 өвчтөнд даавруудын шинжилгээ одоо жишээлбэл манай дээр голдон хийгдэж байгаа бамбан булчирхаан дааврууд, түрүү булчирхаан маркер, хавдрын маркер гэдэг те бид нар маш хязгаарлагдмал үзэж байна л да. Тэр хүмүүс маань 4000 шинжилгээ хийж байсан бол одоо өнөөдөр гэхэд
8 сар тийм үү? Одоо 8 сарын хугацаанд Эхний 8 сар. бид нэр тийм ихний 8 сарын хугацаанд гэхэд 6-700 өвчтөнд л хийцэн байж байгаа тийм. Тэгэхээр энэ шинжилгээг хийлгэх одоо эрт онцлуулах одоо зайлшгүй шаардлага одоо манай Монголын ангааханд бол зайлшгүй байгаа гэдэг нь бол харагдаж байгаа. Тэгээд одоогоор бол манай аппаратын төхөөрөмж маань ерөнхийдөө дандаа тийм хуучин одоо гар ажиллагаатай тийм. Тэгээд энэ төсөл хэрэгжих юм бол одоо мэдээж одоо технологийн шинжилэл хийгдэн. За тэр дэлхийн дахинд хийгдэж байгаа тэр олон одоо нөгөө шаардлагатай гормон бомбын дааврууд одоо энэ одоо биологийн идэвхтэй байцуудыг бид нэр шууд хүний цусандаа маш наривчлалтайгаар одоо судалж гаргаад одоо энэ эрт онцлогоо одоо улам одоо дэлхийн түвшинд хүргэх юм зорилттой бол байж байгаа л та. За тэгэхээр одоо энэ цөмийн технологи гэдэг чинь манайч 70-80 оноос л хэрэгжүүлээд эхэлсэн юм байна шүү дээ. Ер нь зөвхөн яг олон нийтийн дунд нэг тийм айдас үүдэл л да энэ цөмийн технологи гэхэд болохгүй энэ чинь буушрахгүй барихгүй гэдэг. Уулын эрүүл мэнд боловсрол хөдөө аж ахуйгээр нийгмийн амьдралын бүхэл салбарт одоо энэ технологи чинь ашигладаг, хэрэгэлдэг аж тусаа өгдөг зүйл юм билээ шүү дээ. Хүмүүс бол айцтай байгаад идэх шүү. Нэг ураа мураа гээл. Тэгж идэх тийм хүмүүс бүр хамгийн түрүү энийг л бодоод идэх л да. Тэгэхээр одоо манай Монгол улсад цөмийн технологиг бол маш олон салбарт те одоо мэдээж бүх олон салбарт бол хэрэгжилж байгаа л да. За тэр салбаруудад хэрэгжилж байгаа одоо энэ цэцэрлэг байцс гэж бид нэр яриад байна л да. Тийм энэ цэцэрлэг байцс маань хамгийн богино настай гэж тий одоо тэгээ хүний эрүүл мэндэд ямар ч гаж нөлөө хор урвал байхгүй. За жишээлбэл одоо манай шинжилгээ бол өвчтөнд загваргүй, гаж нөлөөгүй ямар нэгэн одоо цэцэргийн ачаалал өгөх шин чанараараа маш бага байдаг л да. Тий за тэгээд одоо энгийн хүмүүс минь ойлгох юм бол нэг удаа рентген зураг авахулдаг да тий. За тэрнтэй адилхан одоо нэг удаа цөмийн шинжилгээнд ороход бол ямар нэгэн байдлаар тэр хүнд бол цэцэргийн ачаалал өгөх одоо хор нөлөө үзүүлэх за одоо тэгээд нэг одоо хүмүүсийн найз төрүүлээд байгаа тэр юм бол огт байхгүй гэдэг нь бол ерөөхдөө батлагдсан тий байж байгаа. За тэгээд одоо бид нар энэ цөмийн технологиг эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлээд одоо 40 жил болж байна. Тэгээд энэ хугацаанд бол бид одоо маш олон өвчтнийг одоо эрт оншилж за олон хүний амнаас авсан тий. Тэгэлгүй яах вэ тий. Тэгэхээр нэргэд ойлгох хэрэгтэй юм шиг байгаа. Юу одоо юу гэдэг хардаж айж болгоомжлохоос илүүтэй дэлхийн улс орнууд дээр эрүүл мэнд хөдөө аж ахуй бүхэл салбарт энэ чинь энэ технологиг ашиглаж болоод байхад нэг цааруудах зүйл байхгүй юм шиг байгаа юм л да. Зөв ойлголттой байх. Яг мэдээлэлгүй болохоор л тэгэл жоохон айдас болгоомжл байдаг байх л та. Ялангуяа одоо юу яаж та манай засгийн газрын одоо мөрийн хөтөлбөрт эрүүл мэндийн салбар дээр 5 хөтөлбөр явуулж байгаа шүү дээ. За тэн дээр бол одоо яг энэ хөтөлбөрийн дагуу эрүүл мэндийн салбар дээр маш их анхаарал тавьж байгаа нь бол харагдаж байгаа. За ялангуяа одоо энэ манай одоо энэ цөмийн энергийн газар энэ техник хамтын ажиллагааны төсөл дээр жишээлбэл энэ жил гэхэд одоо 16-17 оны энэ техник хамтын ажиллагааны төсөл одоо Монгол манай энэ усын дүр төрийн эмнэлгийн цөмийн ажлын тасгийн одоо радиологийн лабораториг өргөжүүлэх одоо бүрэн автоматжуулах энэ төсөл маань те нэг бас нэгдүгээрт нь явж байгаа хоёрдугаарт нь одоо энэ 6 төслөөс 2 нь одоо манай эрүүл мэндийн салбараас байж байгаа. За нэг нь одоо хавдар судлалын эмнэлгийн одоо төсөл гэдэг. Тэгэхээр эндээс харахад бол эрүүл мэнд одоо хүний эрүүл мэнд дээр бол маш их анхаарал тавьж байгаа нь бол харагдаж байгаа л да. Тэгээ. За ингээд та бүхний ажил дамжуулсан. Тэгээд олон хүний амнасыг аврах та бүхний үйлс бас гэгэн байгаа гэж ярив. За баярлалаа. За баярлалаа. Үзэгчтэй Монголын үндэсний олон нийтийн телевиз НМ-ийн хөтөлбөр гэдэг ярилцсан хөтөлбөрийн удаагийн